Санхүүгийн оршооны тухай хуулийн төслийг боловсруулах өргөн мэдүүлэх ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Үүрийн Туяа ахлан ажиллаж байна. Хуулийн төслийг олон нийтээр хилцүүлэх ажлыг өнөөдөр Дархан аймгаас эхлэн зохион байгуулж байна. Хилцүүлэгт Дархан, Сэлэн аймгийн иргэд, төрийн байгууллагын болон хадгаламж зээлийн оршооны төлөөлөл оролцож байна. 2011 онд батлагдсан хадгаламж зээлийн оршооны тухай хуулийг шинжилэн найруулж, санхүүгийн оршооны тухай хууль болгон өргөн барихаар улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа юм байна. За үндсэндээ Монгол Улсын их хурлаар хууль тогтоомжийн хуулийг хуульд орсон өөрчлөлтийн дагуу бол улсын их хурлаар аливаа хууль тогтоомжийг оруулж хэлэлцүүлж батлуулахдаа өргөн барихынхаа өмнө ард иргэдээр хэлэлцүүлгийг хийж ард иргэдийн санал энэ хуулийн харилцаа үйлчлэгэнд оролцогчдын саналыг тусгаж санал авсан байх ёстой. Тэгээ энэ хуулийн залтын хүрээнд орон нутгийн хэлэлцүүлгийг өнөөдөр эхлүүлээ явж байна. Бид маргааш Булхан Орхон аймгийг хамттан хийн. За мөн бүсчлээд говийн бүс, хангаан бүс гэдэг бүсчилж хийн. Хамгийн сүүлд 11 сарын сүүлээр бол Улаанбаатар хотод хийгээд ингээд хуулийн төслөө өргөн барих юм байна. За бидний хуучны мэддгээр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хадгаламж зээлийн оршооны тухай хууль. Энэ хадгаламж зээлийн оршооны тухай хуулийн шинжилсэн найруулгыг санхүүгийн оршооны хууль нартайгаар өргөн барихаар бэлтэж байгаа. За миний хувьд ажлын хэсгийн ахлаад ажиллаж байна. За хуулийн төсөлд орж байгаа гол өөрчлөлт бол тухайн бүс нутагтаа хадгаламж зээлийн хоршоод маань яг оролцогчдынхаа буюу гишүүдийнхаа бүрэлдэхүүнээр хүрээгээд байх ёстой. Яг хадгаламж зээлийн хоршоо бодит утгаараа амьдрал дээр хоршооныхаа агуулгаар харилцах боломж нь бүрднэ гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрлөлтөд 177 хадгаламж зээлийн оршоонд 70 мянган хүн гишүүнчлэлтэй байна. Дархан аймагт бүртгэлтэй 4 хадгаламж зээлийн оршоо үйл ажиллагаа явуулж байна. Бодит байдалд зарим хадгаламж зээлийн оршоод нь хадгаламж зээлийн оршоо нэртэй байгуулагдсан томоохон компани корпорациудын дэргэдэх санхүүгийн байгууллага хэлбэртэй болсон байна. Хадгаламж зээлийн оршоод зээл олгосон хүнийхээ тоогоор гишүүнчлэлд элсүүлж байгаа ч гишүүд нь тухайн оршооны эзэн гишүүний ёсоор үйл ажиллагаанд оролцох боломжгүй. За хадгаламж зээлийн оршоонд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа зэрэг хуулийн цорхой байна. Тийм учраас энэ нөхцөл байдлыг бол бид арилгаж аль болох бичил санхүүгийн зах зээл дээр хадгаламж зээлийн оршуудыг олон улсын жишгээр кредит юнионы яг тэр бодит нөхцөл байдлаар нь ажиллах боломжийг олгож байгаа гэдгээрээ энэ хуулийн гол онцлог давуу тал нь гэж харж болно. Уг нь бол хоршоо гэдэг бол хуулийн этгээд дээрээ хадгаламж зээлийн оршоо маань татвар төлөх ёсгүй л дээ. Гэхдээ өнөөдөр бол бид нэр хууль тогтоомжийн хэрэгжилт хангахдахгүйгээр татварын орчин нөхцөлд бол тодорхой хэмжээгээр татвар төлөөд орон нутагт мөнгө төлөө явж байгаа. Уг нь бол бид нар чинь бичил санхүүгийн үйл ажиллагааг нь дэмжиж иргэд өөрсдийнхөө амьдрал ахуйг сайжруулах, өрхийн хэрэгцээг хангах санхүүгийн дэмжлэгийг хараад бусаар өөрсдийнхөө гишүүдтэй үйлчилдэг яг энэ гишүүдийнхаа эдийн засгийн чадварыг бэхжүүлэх чиглэлээр нь хоршоод ажиллах ёстой гэж татвараас чөлөөлөх бодлого явдаг. Гэтэл энэ нөхцөл байдал маань өнөөдөр хуулийн дээр хэрэгжихгүй байна. Тийм болохоор цаашдаа илүү их боломж нь бол санхүүгийн хоршоодын хувьд бол нэгдүгürt татвараас чөлөөлөгдөх, татварын хөнгөлөлт дэмжлэгийг авахын боломж нь бүрдэнэ. Хоёрдугаарт яг энэ хадгаламж зээлийн хоршоогоор үйл ажиллагаа явуулж байгаа энэ хуулийнхаа дагуу энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаад явснараа илүү их санхүүгийн нөөц боломжуудыг хоршоотынхаа гишүүдэд олгох. Санхүүгийн мэргэжлийн сургалтуудыг энэ хоршоодод бас олгох. Дээр нь даатгалын тогтолцоо бий болгох асуудлыг орсон байна. Хоршооны хувь нийлүүлсэн хөрөнгө оруулсан гишүүдийн хөрөнгийг баталгааг банк бус санхүүгийн байгууллагын даатгалын тогтолцоотой адил даатгалын малгай байгууллага бас хамарч авч явахаар оруулсан байна. Ажлын хэсэг санхүүгийн оршооны тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд ард иргэдийн хэлэлцүүлгээр авсан саналууд болон дэв парламент болон дэв өргөдөл нийтийн өргөдлийн цахим системд байршуулсан саналуудыг нэгтгэж хуулийн төслийг эцэслэн өргөн барих юм байна.